Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо маань одоо үндсэндээ 5 сарын 3-нд байгуулагдсан. Тэгээд үүнээс хойш одоо 4 гаруй сарын хугацаа болж байна. За энэ хугацаанд бол Баянгол дүүргийнхаа нийт Баянгол дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа одоо ахуй үйлчлэгээ эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, худалдаа үйлчлэгээний гэсэн ийм одоо салбар чиглэлийн нийтдээ 1100 гаруй одоо гишүүдтэй болж өргөчөнд хоморсон юм холбоо болж чадлаа. За тэгээд бид бол нийт гишүүдийнхаа эрх шигх одоо хамгаалах зорилгын дор нэгдэж, за тэгээд илүү одоо бизнесийн хувьд, эрх зүйн хувьд, нийгмийн одоо боломжийн хувьд, амьдралын чанарын хувьд хамтдаа хүчтэйгээр одоо өөрсдийнхөө боломжийг нэмэгдүүлэх юм зорилготойгоор ингээ үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний төлөө Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгчдийн холбооны нийт одоо гишүүд дэмжигчид бүгдөө хамтдаа одоо хичээх нь бол хамгийн чухал. За энэ утгаараа өнөөдөр бол нийт гишүүдийнхаа одоо олуулаа осны 1000 гишүүнтэй болсны баярын их хурлыг бас хийж байна. За мэдээж энэ гишүүд дэмжигчдийн одоо төлөөлөл болж байгаа энэ удирдах зөвлөл маань энэ холбоо маань өөрөө бас бүтцэд хуваарлагдаа явж байгаа. Ягаад олон хүний эрх шигийг бас бид нар хэрэгжүүлэхийн тулд боломжуудыг бий болгохын тулд явж байгаа учраас за тэгээд энэ утгаараа бид нар одоо энэ олон гишүүдийн төлөө холбооныхоо үйл ажиллагааг таниулахын төлөө илүү хүчтэй болохын төлөө үйл ажиллагаан дээр бас санал санаачлага авахын төлөө үйл ажиллагаа зангидахын тулд бид нар бүх Баянгол дүүргийнхаа хэмжээний 34 хороодоор бүх хороод дээр удирдах зөвлөл болон гишүүдийн багууд бас ажиллаж байна. Бид нар олон одоо саналуудыг авах, олон боломжуудыг бий болгох зорилготойгоор ингээд ажиллаж байна. За үүнээс гадна бид нар Баянгол дүүргийнхаа засаг даргын тамгын газар, за жижиг дунд үйлдвэрийн газар, за мөн одоо юу гэдгийг best brand олон одоо банкуд ч гэдэг юм уу ингээд манай одоо гишүүдэд хэрэгтэй бүхэл байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ хийх, санамж жижиг байгуулах, янз бүрийн одоо гэрээ хэлтсрүүдийг хийх ажлууд бас явагдаж байна. За мөн одоо юу гэдгийг төрийн болон хувийн хвшлийн энэ хамтын ажиллагааг хооронд нас уйж өгөх, төрийн худалдан авалтанд одоо энэ Баянгол дүүргийнхаа үйлдвэр үйлчлэгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг бас нийлүүлэхийн боломжуудыг бас судлах гэх мэт ийм олон ажлуудыг бид нар бол шат дараатаагаар хийгээ явж байна. Энэ ажлуудыг бол бид нар тодорхой бүтцийн хүрээнд, тодорхой хороод нэгжийнхаа хүрээнд нийт гишүүдийнхаа хамтаар одоо зохион байгуулалт явж байна. Дүүргийн засаг даргын санаачлагаар за энэ ахуй үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс маань ингээд ганц нэг хоёроор ингээд байгаад байна. Энэ хүмүүсийг өөр нэгтгээд бүгдээрээ ингээд холбоо байгуулалт, зохион байгуулах тийм ингээд хоорондоо ингэж дуршлагын солилцуулах, за тэгээ борлуулалтыг дэмжих гэсэн ийм зорилгоудаар бид нар анхны уулзалтуудыг зохион байгуулсан дүүргийн тамгын газар дээр. За ингээд энэ хүмүүсийг нөгөө тархаа бутархаа ямар нэгэн одоо юу гэдэг зохион байгуулалтанд ороогүй байсан учраас тэр хүмүүс маань нэгдэж нийлээд ингээд 4 сарын 30-ны өдөр бол нэг 600 хүний уулзалтыг анх зохион байгуулжсэн 2024 оны. Тэгэхээр 600 хүний уулзалт дээр бол нэг 480-аад хүн ирээд за ингээд хоорондоо ярилцаад ер нь бүгдээрээ холбоо байгуулъя. Холбоо байгуулвал биднэрт ингээд төрийн зүгээс ч юм уу те бусад одоо аж ахуйн нэгж байгууллагын зүгнээс банкны зүгээс ч юм уу одоо маш их боломжууд эдийн байна гэдгийг тэр уулзалтаас ингээд ойлгоод ингээд энэ холбоо маань бол 5 сард зохион байгуулагдсан. Тэгэхээр 5 сард байгуулагдсан холбоо бол одоо үйл ажиллагаа явуулж гиснээс хойш багагүй хугацааг өнгөрөөсөн байна. За энэ хугацаанд бол нэг өмнөх сард өгжсэн мэдээлэл бид нар 600 гаруй гишүүдтэй боллоо гэж одоо манай байгууллагад өгсөн. Тэгэхээр одоогийн байдлаар бол бид нар мянгуулаа боллоо. Ингээ 9 сард мянгуулаа олсон юм чинь тэр уулзалтаа хийя. Энэ хугацаанд одоо холбоо юу зохион байгуулсан, юу хийсэн гэдэг одоо үйл ажиллагаа юм тайлбарлах гэж байгаа. Нэгдүгээр. За хоёрдугаар Баянгол дүүргийн засаг даргын тамгын газрын зүгээс бол холбоотой хамтраад бид нар ямар хэмжлүүдийг хийгээд байгаа юм те ямар үр дүн хүлээгээд байгаа юм гэдэг байдлаа бол бас энэ хүмүүс цугласан байгаа дээр нь бид нар мэдээлэх зорилгоор ирсэн байна. За дүүргийн хувьд бол дүүргийн засаг даргатай холбоо хамтран ажиллах санамж жижиг байгуулсан 5 сар. Тэгэхээр хамтран ажиллах санамж жижиг байгуулснаас хойш бол энэ хүмүүс маань гадагшаа 2 удаагийн одоо бас уулзалт, бизнес уулзалтад явсан. За тэнд дуршлаг судалсан. Эндээс бол одоо маш олон зүйлийг сурлаа гэсээр одоо холбооны гишүүд маань ирсэн байна. Тэгэхээр манай Улаанбаатар хоттой ч юм уу тийм Монголдо болохоор энэ хүмүүс маань борлуулалтыг дэмжих тал руу бас ажиллаж өгөөч. Дүүргийн тамгын газраас бид нарыг ингээд дэмжиж өгөөч гэсэн. За энэ хүрээнд бол яг одоо манай засаг даргын тамгын газраас
CEO, GS гэдэг ингээд сүлжээ дэлгүүрүүдтэй манай жижиг дунд худалдаа үйлдвэрүүлэлгээ эрхэлж байгаа улсуудынхаа бараа бүтээгдэхүүнийг танилцуулах уулзалтуудыг бол удаа дараа ингээд явуулсан байна. За түүнээс гадна одоо манай Баянгол дүүрэг тасны үйлдвэрийн бүсэд бол тэр 2029-р хороодод байдаг багхгүй. Тэгэхээр тэр том одоо үйлдвэрүүдийг бид нар энэ хүмүүсийнхаа хийж байгаа бүтээгдэхүүнийг бас борлуулалтын дэмжих талаас уулзалтуудыг болоод ингээд график төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа. Тэгэхээр томоохон үйлдвэрүүдийн хувьд бол за бид нар заавал ингээд одоо бэйли ч юм уу ажлын явц ч юм уу ингээд авъя гэхгүй байж болно. Тэгэхээр сая бол хөдөлмөрийн хуулийн шинжилсэн заалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэг худалдан авах юм бол үүнийг бол одоо 25 хүн тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллах ёстой гэдэг хуулийн заалттай. Тэгэхээр тэр заалтыг одоо хэрэгжүүлж байгаа үйлдвэрүүд бас байна. Тэгэхээр та хэд одоо тэр жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд байд бид нарт ингээд жагсаалтыг гаргаж өгөөд холбож өгөөч гэсэн юм асуудлыг бас тавьсан. Тэгэхээр энэ асуудлын хүрээнд бол бас нэлээд хэдэн газрууд бол одоо санаачлал гаргаад дэмжиж ингээд бид хамтран ажиллах шатандаа явж байна. Гэт ингээд одоо төр хувийн хвшлийн одоо түншлэлийн хүрээнд одоо маш олон ажлуудыг хийгдэх одоо үе шаттай ажлууд бол явж байна. Энэ дээр бол манай засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг жижиг дунд үйлдвэрлэлийн газар бол маш гоё дэмжиж ажилладаг. Манай дүүргийн одоо энэ жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ эрхэлж байгаа хүмүүсийн маань тэр одоо нэг орон сууцны нэг давхарт ч юм уу би нэг давхарт одоо ажиллаж байсан гутал засвар за одоо хүмүүс засалж за өсчин гоо сайхан ч байд юм уу те ингээд оёдлын цэгийнхэн маань ингээд олоолаа нэгдэж нийлээд ирэхээр би биенээсээ суралцаж байна. Дээрээс нь одоо миний бүтээгдэхүүн ингээ борлуулалтыг хэрвээ би ингэх юм бол ажлын байраа жоохон томруулъя. Би одоо ингээ 2 хүн цалинжуулж байгаа бол өшөө би 10 хүнийг цалинжуулаад 20-уулаа нийлээд 10-уулаа нийлээд ингээд бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулъя, чанаржуулъя гэсэн ийм урам зориг мэдээллийг хуваалцсан ийм сайхан арга хэмжээ болж байна. Өнөөдрийн энэ уулзалтаар мөн одоо ингээд би биенээсээ дуршлаг солилцоод төрийн байгууллагууд бас нэлээд хэд ирж байгаа. Тэгээд банкнуудыг бас ингээ урьж авчирсан байгаа. Тэгээд банкнуудаас мэдээлэл аваад тэгээд нэг дор одоо ингээ бүх үйлчилгээг үзүүлээд танилцуулъя. За тэгээд бүтээгдэхүүнүүдээ бас үйлдвэрүүд бол ирсэн бас танилцуулж байгаа тийм ингээд явахаар энд чинь бол хүнсний дэлгүүрийнхэн байж гин. За ах үйлчилгээнийхэн байж гин. За дээрэс нь ингээд жижиг үйлдвэрлэгчд байж байгаа учраас ийм одоо зохиц сайхан арга хэмжээ олж байгаад баяртай байна. За ингээд одоо жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн холбоонд цаашдынх нь ажилд бол өндөр амжилтыг хүсье яриа. Би Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны удирдлагын гишүүн Болдбаатар гишүүн байна. Ерөн бол манай холбоо маань 2024 он үед дөнгөж одоо хэдхэн сарын байгуулагдаж байлаа. Анх холбоо байгуулалт бид нар яг ингэж амжилттай сайн явна гэж баг төсөөлж чадсангүй. Тэгэхдээ энэ жил үнэхээр бидний хувьд бол айгүй сайхан жил байсан үхээр манай холбоо үнэхээр амжилттай явж одоо 1000 хүнийхээ анхны чуулга уулзалтыг хийж байна. Бид нар болохоор яг энэ холбоо байгуулсан шалтгаан ерөн бол одоо ингэдэг үнэхээр нийгмийн бид нар хамгийн том захиалга байсан гэж боддог. Бид нар ГЭФС хамт хүчээ нэгтгэх гэсэн яг энэ үед холбоо маань байгуулагдаж таарсан байна. Тэгээд бид нар яг энэ холбооныхаа үйл ажиллагааг улам өргөжүүлж төлөхийн тулд бид нар яг ажиллаж эхэлсэн. Тэгээд бид нар одоо 4 сарын дараа ажиллахад одоо манай давхарцсан тоогоо бараг 1500-2000 орчим гишүүн байна. Өнөөдөр баярын хоолд 1000 хүн ирж оролцож 1000 хүний чуулга уулзалтыг сайхан өргөнд гоё хамтдаа хийж байна. Тэгэхээр үнэхээр бидний хувьд амжилт төрн тийм сайхан жил байлаа. Одоо цаашдаа ч гэсэн холбоонд элсэн хүмүүс маш олон байгаа. Тэгээд ер нь манай холбоод нээлттэй бүхий л бизнес эрхлэгчид бүгдээрээ бас бүх үйлчлэгийн салбарууд бидэртэй хамтарч ажиллахад бид нар нээлттэй бас таатаа хүлээж авах болно гэж би хэлмээр байна. Манай холбоо Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгчдийн холбоо ерөнхийдөө богинохоо хугацаанд нэлээд гайгүй тэлж чадсан. Хүмүүсээ нэгтгэж чадсан, хоорондоо нэгдэж чадсан. Тэгээд төр нийгмийн асуудлаа, хоорондын одоо тэгээ борлуулалт, хүмүүсийн хөдөлмөр үйл ажиллагаа бүгдийг хоорондоо нэгтгэж олон жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгчид хоорондоо нэгдэж чаддаж энэ асуудлаа шийдэж байгаа нь хамгийн гол авааштай тал байгаа. Тэгээд ерөнхийдөө богинохоо хугацаанд 4 сард ерөнхийдөө хоорондоо нэгдэх үйл ажиллагаагаа нэгтгээд тэгээд 5 сард төрийн бус байгууллага байгуулаад хамаг тэмдэглээ аваад тэгээд нэг тузын 11 гишүүнтэй дарахтай гүйцэтгэх захиралтай гэдэг 11 гишүүнтэй
тузын 11 гишүүнтэй болоод одоо тэгээд тэрнээс хойш тэгээд 300 400 одоо ингээд мянган хүний уулзалтаа хийгээ байж байгаа да манай холбоо нэлээд сайн амжилттай явж байгаа гэж бодож байгаа. Би болохоор одоо жижиг үйлдвэр эрхлэгч тэгээд 2000 оноос хойш алтан мөнгө бэлэг дурсгалын чиглэлээр явж байгаа. Компани байгуулад одоо 10 жил болж байна. Тэгээ манайх одоо нэг 9 хүний ажлын байртай тэгээд яг алтан мөнгө үн тэдлэл бэлэг дурсгалаар үйл ажиллагаагаа явуулаад явж байгаа. Тэгээд одоо энэ хугацаанд явж байгаа хугацаанд бол ер нь бид нар ингээд нөгөө өөрсний хийж байгаа ажлаа яг цаг тухайд нь хийхийн төлөө явж исэн болохоос биш одоо нөгөө нийгмийн харилцаа одоо бусад хүмүүстэйгээ нэгдэн нийлэх тийм харилцаа ерөөсөө үүсгэж байгаагүй учраас бусад хүмүүстэйгээ нэгдэн нийлж харилцаа үүсгээд одоо гадаад дотоодын үзэсгэлэн худалдаа тэгээд дотоодын үзэсгэлэн худалдаа тэгээд ийш тийш гадаад дотоод руу явж нөгөө туршлага судлах ийм асуудлаар хоорондоо нэгдэж энийг байгуулсан болохоор нэлээд авууштай их сэтгэл ханам сайхан байгаа. Цагааслаг компанийн хувьд бол 2013 онд үүсгэн байгуулагдсанаас хойш бол одоо яг нөгөө эсхийн урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Ингэхдээ болохоор Монгол одоо хоньны ноосыг гар аргаар уламжлалт гар аргаараа боловсруулад бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээр маш давуу талтай. Эсхийн урлагийн маш олон төрлийн одоо нөгөө компаниуд үйл ажиллагаагаа явуулдаг. Манай компани онцлог бусад одоо компаниудаас ялгарх онцлог гэх юм бол манайх эсхийн ширмэл ширдэг хөвчлэн голчлон үйлдвэрлэдэг. Энээсээ гадна бол бас нөгөө эсхийн гэхээр одоо бүх төрлийн одоо бүтээгдэхүүн үйлчилгээ хийдэг. Гэхдээ яг одоо хамгийн голчилж хийдэг нэр одоо олонд танигдсан бүтээгдэхүүн маань гэх юм бол эсхийн ширмэл бүтээгдэхүүн байгаа. Ширмэл ширдэг гэсэн үг. Манайх бол нөгөө нэг яг энэ борлуулалтаа бол тий улсын их дэлгүүрээр тий одоо ингээд яг энэ Монголд үйлдвэрлэв гэдэг дэлгүүрээр нэг хөтөлбөр борлуулдаг байсан. Холбоо нэгдснээр холбоотойгоо хамтарч ажилласнараа бид нар бол одоо бүгд найрамдах хятад улс руу Хүүх хот руу ирээнд гэдэг ингээд салбар дэлгүүрүүдийг нээж эхэлсэн байгаа. Экспортлж эхэлсэн гэсэн үг. Баянгол дүүргийн ах үйлчлэгээний салбарынхны байгуулсан холбоо маань өнөөдөр 1000 гишүүнтэй болоод 1000 гишүүнийхээ баярыг хийгээд одоо ингээд 1000 гишүүнийхээ үйл ажиллагаанд хамрагдаад идэвхтэй оролцоод явж байгаадаа баяртай байна. Ах үйлчлэгээний бүхэл салбарт одоо үйл ажиллагаа явуулдаг бүх хүмүүс нэгдэж холбоо байгуулж одоо төр засахт үгээ хүргэх тий үйл ажиллагаагаа дэмжүүлэх тий боломжоо олох тийм одоо сайхан үйл ажиллагаа болж байгаа туйлын баяртай байна. Тэгээ би одоо ах үйлчлэгээний салбарт оёдлын чиглэлээр 26 жил ажилласан. Олон жил үйл ажиллагаа явуулсан болохоор одоо харилцагчтай болсон. Тийм болохоор тэгээд захиалгаар л үйл ажиллагаагаа явуулж байна да. Одоо Монгол үндэсний хувцас үйлдвэрлэн тэгээд захиалгаар одоо мак, хүрм, хантаац гэж үйлдвэрлэж байна. Ер нь бидний хувьд жижиг дунд бизнес эрхлэгчдийн хуваарь бизнес эрхэлж байгаа болон Өсчин гоосынхны солооны эзэд солоонд ажиллаж байгаа хүмүүс бүгдээр нэг яг очисон газраа ингээд нам гүнхэн оршдог байлаа л. Тэгээ одоо яг ингээд хамтдаа байх олон зүйлийг хамт хийх энэ өөрөө нэг бүр усаагаар шиг хэрэгтэй байсныг одоо бид нар харж болж байна. Бид нар яг хүмүүсийг чуулгуулж маань зохион байгуулагдаад айгүй амжилттай явсан том шалтгааны үхээр зэрэг бид нар өөрсдөө яг энийг санаачилж чадсан байхгүй. Хоёрдугаар бид нар өөрсдөө яг тэр хүмүүсийн амьдралаар амьдарч утсан. Бид нар бүгдээрээ жижиг дунд бизнес эрхлэгч хүмүүс байна. Тэгэхээр яг бизнесмен хүмүүсийн маань тулгуурдаг зүйлийг бид нар хамтын олоолаа байх. Бид нар бизнесээ өргөжүүлэхийн тулд олон сүлжээнүүдтэй, олон тал руу харилцаатай, контакттай байх хэрэгтэй. Тэгэхээр бизнес эрхлэгчдийн маань хувьд хамгийн том зүйл маань энэ контактууд. Манай холбоон дээр бүх контакт нээлттэй байгаа. Солонгос, Хятад, Орос руу, тэгээд Америк руу цаашаа дамжаад дэлхийн аль ч орнд руу бид нар Японд руу гэх юм шиг ингээд олон бараа бүтээгдэхүүн гаргаж ингэж хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр энэ зүйл нийгмийн том захиалга байсан. Бас нэг зүйлийг би ихээр бас хэлэхгүй болохгүй юу гэхээр бид нэг олоолаа байгаагийн хамгийн том давуу тал нь юу гэхээр бид нар төрд дуу хоолой хөрөх боломж واخгүй. Бид нар тэр болгон дангаараа бид ингээд ямар ч бичиг бариад ажил бүтээд тэмхэлд. Тэгтэл чинь бид нар олоолаа болоод тэр дуу хоолой хөрөөд эхлэхээр өөрөө яг энэ маань мянган хүний дуу төрд хүрэх нэг өөр ганцаар дуу
бас нэг өөр шүү. Тэнийгөө би бас төгсгөлд нь хэлмээр байна. Бас бүх бизнес эрхлэгчтэй хандаж хэлэхэд бид нар докторуул дууруул хүчнийг гэж өгөөд тэ. Тэгэхээр яг энийг бас нэг гоё бодоод бид нартай дуу хоолой төгсгөлөөр бас нэг дээрээ гэж уриалмаар байна. Тэгэхээр та нарт өглөн амжилт аз жаргалын дээдийг хүсэн өрөөё. Маш их баярлалаа. За ингээд Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, ахуй үйлчлэгээ эрхлэгчид, за мөн худалдаа үйлчлэгээ эрхэлж байгаа нийт одоо иргэдийгээ энэ холбоонд нэгдээрээ хамтдаа хэдүүлэх хүчтэйгээр өөрсөндөө ирэх боломжуудыг нэмэгдүүлэх гэж та бүхэндээ уриалж байна.